Тэр нэрээ хэлнэ баг. Би Булган сумын байцаагийн иргэн Батчуур гэдэг юм байна. Батчуур. Аа. За Батчуурлахаа та бид нар өнөөдрийг хаттай байна. Одоо танай нүүдэлтэй ингээд зам таарлаа. Та бүхэн хаанаас хаашаа нүүж гэнэ вэ? Бидний шуудаг гэдэг газраас одоо үрдүс сөнхөл гэдэг газар гарахаа юу вэ? Зунжаа руугаа нүүж гэнэ үү? Аа, зуншлмөр За Зунжааны газарт ямаа шумуул, ялаа шумуул багтай байх бах. байхгүй явдаа шимүүд байхгүй одоо Булган дэдний явдаа шимүүд тоочрас явдаа шимүүд тухтагаад одоо засаг захиргааны тэгшинжээр одоо юугээд та энэ тэмэнд Батчуурлахаа та энэ тэмэндээ ингээ ачаа ачдаг талаар 1 2 өгүүлэр хэлээ. Жингийнх нь ачааг яаж тааруулдгийг хэдэн килограмм байх вэ? Тамааныхаа одоо жингийн амьдын жинг тааруулж ачдаг. Тамаа одоо нэг том тамаа одоо амьдын жингээр одоо нэг 5-600 кг орчим байгаа гэж боддгийг. Ачааг нь бол 300 кг ачаач. За зөв. Юулийн дамд бол тийм хот. Яа. За зөв. 300 км гадаа нүүж байгаа. 2 км гадаа нүүж байгаа тийм хот үтэр яаш чадхаа. За зөв. Энэ тэмээг ингээ урд нь ингээ хөлийн ингээ үтсэн байгаа гэж. Ануулмаа гэж хэлдэг одоо номхор одоо зогсоо хангал учраас. Зөв. За зөв. Хангал босчихнаа одоо босоод ачаамачаага татчихвээ одоо бид номхоруулж ингэ. Арай ажлын сураагүй байгаа учраас тийм ээ. Тэгээ аяанда 1 2 жилийн дараа сурчихгүй. Сурчихна. За зөв. За ингээ би та бүхнийхээ нүүдлийн аян замыг хэдэн километр явах вэ нийт зам? 120 км. За энэ урт замыг одоо амжилттай сайхан аялаарай. Тэгээ шинэ нутаг усандаа сайхан зунжаарай гэж хүсье өрөөе. Аль хэдийн одоо аян замдаа саяараа ажил төрөлд бүтэнтэй амьдралын дээш сайн сайхан явахтайгаар ишүүсээрээ. Ерөө дотор шгөө энэ сайхан Булган Ховд аймгийн Булган сумын нутгаас бид нар энэ бичлэгийг хийлээ. За таны ард одоо сайхан дээр хонин сүрэг, ямаан сүрэг тэгээд тэмээ сүрэг, адуун сүрэг ингээ бүгд одоо нүүж байна. За ингээд. За бүгдээрэнд нь амжилт хүсье. За амжилт хүсье.